Тэгээд нэг хоёр найздаа хамгийн дотны хоёр найздаа хэлдэг байх шүү. Би ерөөс орголоо. Тэг яах вэ? Мөнгө төгөө нийлүүлээд тэг гургуулаа улзголын иргэд гургуулаачаад хөөхий хэн Батмөнх маань миний гутал ингээд хандраад төмрөөр ингээд бооцсон юм. Тэг ийм гуталтай жүжигчин гэж хаавах. Тэг миний гутлыг өмсөж би яг наадах гэж юм шиг. За нэг хүүхдээлтэй нэг өдөр форм маань тийм байж юм л да. Хүүхдэл маань хандсан биш. Одоо яагаад ч юм бэ жаахан ноцолдог байж юм яа. Тэгсэн нөгөө лагва маань зааж хийж ийм хандрахай дэлтэй явж болохгүй. Би дээлээ. Тэгээд дээлийн нөгөө тэгээд бүтэн дээлтэй бүтэн гуталтай болж яваад. За нэг хэдэн төгрөг нийлүүлсэн тэгээд очиж тэргээр шуудангийн одоо билет аваад. Ингээд л шуудангийн машин суух гэсэн чинь өндөр ачаатай. Ачаан дээр суух болов. Тэгээд суугаад л одоо явлаа гэсэн чинь харин явсараад сургуулийн хашаар ороод иддэг шүү. Тэгээд яах вэ? Яг сургуулийн хашаар ороод ирээд захирлын үүдэн зогсчих. Тэг буугаадгүй л тийм шүү дээ. Тэгээд сууж л байлаа. Тэгсэн нацаг дорж гэж захирал багш байсан. Тэгээд нацаг дорж багш гарч ирээд "За чи буу. Наад чи хичээл мүчээлээ тасалж чад юм өшөө загидахгүй дээ" гэж. Тэгээд хайшаа хөөгд чи буу. Гал. Юу цэрэнд орж н авираад ирлээ. Хөшгөл шүү. Нааш шүү. Тэгсэн чинь манай хүн бас яагаад ихүүрхэд чи би вокс ч болцсон байсан чи бас нэг тэднийг нэг муухан айлгахтайгаа. Тэгсэн чинь буудаг гүрийгэд байхлаар тэгээ нөө тэр хүнжилд гудсаа чинь хэн хураалгах юм чи хураалгаад явахгүй гэдэг гэж байна. Лагва Батмөнх хоёр хураалгана л гэлээ. Та хоёр хураалгах юм уу гэдэг. Тэгээ чимээгүй баяртай биш тэгээ хураалцсан. Тэгээ ашиггүй тэгээд яв гэж байгаа юм байх л гэж бодвол тэгэл. Тэр ч одоо нэггээр гэхэд оргосон ч биш юм аа. Хүчээр л улсын үзлэгт орох гэж урагшаа явсан гэргэлдээд оронтой юм явсан гэх. Хөгжимт драмын театрын жинхэнэ дуучин болох мөрөөдөл хүсэл нь идэр залуу дуучин хүүгийн ухамсар тархинд тэгтлээ боловсрсныг хэлэхэд хэцүү. Гэхдээ хувь заяан тэрнийг их холоос бүр алс холоос дууцаар байлаа. Бурхан гэж байдаг бол тэр ч бас дуудаж байлаа. Дэлхийн залуучуудын үтний 7 дугаар их наадамд манай Дорнтой аймгаас бас шалгаруулалт явагдаад нөгөө Бандрагч бид хоёр шалгардаг байж шүү. Тэгээд л Улаанбаатарт орж ирсэнтэй. Бүрхээгүй. Одоо нөгөө Зис 5 гэдэг тийм машинын одоо бүзэгтэр өвлийн үед тэр чинь одоо ер нь 2 сар байсан юм уу, 1 сар байсан юм. Тэр хүйтэн чинь дагтагтдээ суугаад тэгэл 1 хоног яваад 2 дахь хоногийн шөнө одоо энэ урд дахь налайхын даваагаар орж ирсэн юм даа. Тэгэхэд л би Улаанбаатар гэж юм чинь үзээгүй хараагүй юм чинь. Өө нэг л үлгэрийн хоц шиг л нэг гэрэлгээгээ тавтарсан нэг жигтэй юм харагдаад. Тэгээд одоо өглөөгөр нь эртэлж орсоод тэр Сүхбаатарын талбай гэж юм үзэх гэж. Тэгээд одоо ер нь амьд явбал ёстой нэг алтан ягнаас усуун гэдэг шиг Сүхбаатарын талбай дээр нэг хөдөөний нэг хөдсөн дээлтэй таваар ш юу ч үзээгүй хараагүй амтэн тэргээр чинь нэг ханхайтлалгаж явлаа да хөрх. 16 долоотой байхдаа дахиж орж ирсэн хүн нутгаасаа тэгээд тэрэнд бол хүн энгэ гэсэн байхгүй өөрийнхөө тэр тавилангаар одоо ингэж орж ирсэн. Орж ирэнгүүтээ шууд над дээр орж ирээд хэлсэн хөлт байгаа юм. Хайд өгч хүн аав гэж. Тэгээ би өө нэгсэн чи. Тэгвэл манай ах дан дээр сур гэсэн. Эрдэн тийм тушаал өгсөн юм шиг л ороод ирсэн. Тэгтэрээс нь би за минийхүү чи хаанах юу хөвдөг гэсэн өөрийнхөө байдлыг хэлчихэд тэгээ тань дээр сурна гэсэн байхгүй.
Тэгсэн чинь ярьж байгаа нь нэлээд тийм бүдүүн, нэлээд тийм зоригтой, тийм одоо сайхан хэллэгтэй тод, тийм одоо бариа төмөрлөнгөөсөн их сүрхий одоо тод хэлдэг тийм одоо хөө орж ирсэн. Тэгтэрээс нь би за энэ ч юмтай хөө байна гэж хараад тэгээд энэ бид хоёр ч хоёр өрөөнд сууж байсан юм. Тэр үед бүрд орж байгаа нь одоо энэ хоёр дахь багш нь болно доо. Тэгээ өөрөөч бас тэр үед тийм бүдүүн холоотой хүн байна гэдэг анх мэдээгүй явсан хүн байна. Ингээд над дээр ороод ирэхдээ за миний нөхөө гараад тэр цаа таалгач чинь нэг хүн байгаа. Тэн дээр орсон. Яах юм гэсэн маягтай ингээд очиж тэр хүн дээр ороод тэгээд юмд цаадах хүн чинь одоо хэн болохыг хэлнэ гэсэн байхгүй. Тэгсэн орж очиход босоод гараад ирсэн. Босоод гараад энэ яасан мохоо хүн бэ гэд ингээд ороод ирсэн. Яав хүмүүс гэсэн чинь энэ чинь намайг нэг хуруу ингэж онгойл яагаад тэгээд баас байна гэж байна шүү дээ гэж. Тэгээд тавиад орж ирсэн. Тэгээд тэр үед чинь бол баас хоолой гэдэг юм манай өнөх амрах хоолойнуудаа хэлж байгаа шүү дээ. Өөрийн хоолой. Тэгээд тэрний ч одоо хэлэхтэн дээр манайх яаж байгаа мөрдөө гэсэн шиг. Тэгээд агуулж орж ирээд хууаагүй би энэ хүн дээр орохгүй. Гэт ингээд л тэр ерөнхийдөө нийлсэн юм байна. Тэр тухайн үед хамгийн сонирхож байгаа нь бол тэр балганыг сонирхож байсан. Балганд л нэг гарвал болох хоолой байдаг болтой юм а гэж. Тэгээд тэр балганы тэр ширүүн дорён ер нь тэр харьцаж байгаа тэр гайхалтай жишээ санагдаж билээ. Энэ өргөөг урлагийн алтан өргөө гэвэл алтан өргөөний хоймрын жинхэнэ нэгс нь энэ ахмадуу. Сонгодог урлагийн их галыг эд ноцоож шинэ Монголынхоо түүхийг ч бас бижилсэн гавьяатнуудаа. Тарихмэн хотгоодоо хочнаа цайну амандан фурчби ачлага дирлээ төрсавин самууны хар хэлээс тааркар төрсөн хүгэн гэгтэр төрхөн бодож ирлээ. Сайн байна. Сайн санаат нөхөрвэн сонсож дуулаж авмаар сонин сайхан юу байна. Удаа хуучин одоо өнөө сахидахгүй удаа хуу одоо 57 онд хөдөөнөөс ихтэй би одоо нэг тийм сексүргэн дээлтэй ирсэн шиг сандгийн тийм зузаан улаанчтай илүү тийм дээлтэй тэгээд их хөдөлгөөтэй хүүхэд байсан. Хөдөөний хөдсөн дээлтэй улаан хасартай хүү сургууль, аймаг, улсынхаа тайзнаас нэгэнт дайж бүр гүйсэн ургахтаа холыг зорж алс руу дүүлэн нисэн байлаа. Монгол улс нэгэн сайн дуушинтай золгох цаг ойрцоор байлаа. Тусалж дэмжих стийн нэг нь Согзулмаа багш байсан юм.